Сайн байцгаана уу? Гэрт үг клуб заяа байна. Өнөөдөр бүгдээрээ Нью-Йорк хот явж 1924 оноос хойш тасралтгүй зохион байгуулагч буй талархлын баярын жагсаалыг үзэх болно. Автобусны буудалд ирээд автобусаа хүлээж арталт Нью-Йорк хот харагдж байна. Ийм гоё. Одоо голын цаад байгаа гэсэн үг. Ийм Америкчийн ер нь мэдгүй зүүн хэсэгтээ байнга салхилаад идэм байна. Толгой хаалтаачтал салхилаад идэв. Хүл уулныг даахгүй толгой л гараад идэм байна. Хүүдэн хүүдээ салхитай. Гоё харагдаж байгааз баахан л өндөр барилга. Манай автобус яг Улаанбаатар шиг ийм олон хүн байлаа байна. Одоо эндээс Bryant Park гэдэг газар руу яваад нөгөө парадаа үзнэ. Хамгийн гол нь тэр парад чи бүр 3-аас 4 сая хүн жил болгоо оролцдог парад байгаа байхгүй юу? Тэгэхээр зөндөө олон хүн байгаа хаа. Эндээс гараад алхах нь ерөн сайн алхах юм дөө. Ямар нэг газар үзгээд явж байгаа бол тэгэл өдөртөө дор хаяж нэг 20,000 алхахчдаг л байх хэрэгтэй. Тэгэл тэрнээс илүү алхах. Утлаа их тухтай байлгах хэрэгтэй. Одоо бүр олон хүнтэй байх учраас яагаад ч селфи стикер бичлэгээ хийх гэж байгаа байхгүй. Тэгэхээр бичлэг маань ингээд чичрээд сарнаад өндөр өргөд харангуут бас сайн харагдахгүй байж магадгүй. Гэтэ ямар ч байсан оролдоод үзье. Гой сонирхолтой юм харуулъя л та гэр мэрийнхэндээ. Селфи стикер 3 удаа хаяа эвдээд өмнө нэгийг жээжүүд байхдаа хайсан дараа нь нэг эвдэрсэн санаагүй зүнхэнд явж исэн чи эвдэрсэн гэсэн. 2 3 дахь нь болохоор тэр танилцуулга видео эхний өдрийн танилцуулга видео яг тэр нөгөө төв барилгын урталт бичлэг хийгээл нэрээ ёо сайн байцгаана уу гэж байж исэн чи нэг хойс аль хэрэг утас ийм бол хоёрын минь унгаад утасны маань дийлэгц будаа. Тэгээд асуулах гэсэн чи ёо $450 гэж авсан. Тэгэл гимбал маань бас ингээд хугарцсан за хагараад тэгэл одоо 4 дахь удаагийн гимбал авсан. Чи гимбал биш селфи стик. Нөгөө селфи хийгээд зураг авдаг нэг урт юм байдаг шүү дээ. Тэр монголоор бас нэрнүүд орчуулагдаг болохоор ч өөрийгөө өөргөлдөг урт юм гэж нэрлээ. Энэ хог бай. Хасайг хог байж идэм аа. Нью-Йорк хот ястай муухай. Энд тэндгүй бөө хог л байж идэг. Хог нь муухай. Үнэр нь муухай. Хогны үнэр бас нөгөө хар тамхины өвсний үнэр янз бүрийн тамхины үнэр тэгэл хүмүүсийнх нь замбраагүй байдал, лимиг цэгцгүй байдал олон хүнтэй хятадтай олон хүнтэй хотоос доор маш заваа. Бид ихтэй метронд хараагүй л дээ. Энд гоё хэсэг таараад зураг авахулчлаа. Зам хаацсан болохоор гоё чөлөөтэй зураг авахулж болж байна. Хөө ийм бадраас ч одоо юм харагдах юм уу? Хүмүүс чи бүр шатаа үрээд ирдээ байж. Туршлагатай хүмүүс бол шатаа үүсэл явж байна. Хид хүмүүс байна. Өглөө эрт ирэх байсан юм аа даанч ядраад тэгээд эрт ирээд энд ингээд хүлээ зогсон гэхээр бүр дарах юм шиг санагдаад юм аа. Нөгөө талаас бас утсандаа жоохот зай гаргаад. Хүүе
Тэр харагдаж байна уу? Турки цацагт хариул байгааз. Америкчууд талбарлын баяраараа иддэг маш аргуу махтай. Энэ баярын жагсаал бол ер нь юм том шар бөмбөлгүүд, тэгээ хамтлагууд, бүжигчээд, түүхэлтэйчээд, тэгээ алдартай шоу дөрүүдэрээ хамгийн алдартай. Бүгдээрээ боломж гарангуут урагшилж явсаар байгаад хамгийн уртлын хэсэг дээр нь очив. Яа, ийм олуулаа гэж. Ийм олоо. Ямар вэ? Гой бөмбөртэй дуутай парад явж байна. Яагаад энд ийм олон хүмүүс байгаа вэ гэхлээр жагсаалын хамгийн төгсгөлийн хэсэг дээр байгаа байхгүй. Төгсгөлийн хэсэг дээр хамгийн онцгой үзүүлбэрүүдэд үзүүлдэг. Тэгээ тийм болохоор яг олон хүмүүс тоглож чадаа. Гэтэ угаасаа ийм 3-аас 4 сая хүн оролцдог ийм баярын парад чинь ийм байх нь хардахгүй шүү дээ. Өглөө 6 цагтаа л ирэх байсан. Энэ парад анх 1924 онд Мессигийн Christmas-ийн парад нэртэйгээр зохион байгуулагдсан юм байна. Тэгээ тухайн үедээ одоо тансаг том дэлгүүрүүд одоо зуул сарын худалдаагаа дэмжих зорилготой хийгдчихсэн байна. Гэхдээ 1927 оноос эхлээд баярын парад нь одоо Америкийн нэгдсэн улсын уламжлалт баяр Thanksgiving буюу талархлын баяртай уялдуулаад Thanksgiving Day Parade болгож өөрчилсөн. Жилийн турш энэхүү парад нь болохоор Америкийн нэгдсэн улсад баярын улирал эхлэхэд бэлэгддэг хамгийн том, хамгийн алдартай зөвхөн уламжлалт баярын нэг болсон. За, Марио гарч ирж байна. Өнөөдөр уг нь цаг агаар гоё байна. Өмнөх өдрүүдэд дандаа бороотой байсан. За, энэ миний мэддэг намайг хүүхэд байхад гарч исэн. Хүүхэлтэйний дүр гарч ирж байна. Доорыг билүү доороо гэдэг. Тэгээ дотроо хичээлийн хэрэглээл хувцс хунарны брэндтэй эн чин хөөрхөн. Нэг юу юм бол гэж бодоодсэн чинь заан байсан мэлээ. За одоо SpongeBob гарч ирж байна. Энэ авийн хүүхдүүд бол өстэй андахгүй юм бэлээ. Гарч ирэнгүүт нь Gary SpongeBob гэж лаг баярлал. Ойрхон байвал илүү сайн, гоё сонирхолтой юмнууд олж харж чадах юм шиг үлээ. Тэгээ алхамаар урагшлаад явсан л та. Угаасаа хүссэн хүсээгүй хүмүүс төрөгдөд явчихж байгаа юм чи. Энэ улаан гуталтай, шорттой, цүнхтэй, шалдан толгойтой хүүхдийг болохоор Wimpy Kid гэдэг юм бэл. Wimpy хүү. За нэг нохоо гарч ирж байна. Хөөрхөн гүлэг байна. За энэ бол ёстой бүүмэд санагдаад эрх чөлөөний хөшөө юм уу? Юу юм гэж зургийг нээсэн. Мөслийн үе хүүхэлдэйн киноны самар гарч ирж байна. Хулуу гарч ирж байна. Одоо Halloween-ы баяр чи яалчгүй хулуутай холбоотой. Бас нэг хулуу гарч ирж байна. Оройс харуул нэлийн том байгаа баха. Yeah, Spider-Man. 우리 밑에 있네. 물었어. Сая жоох ууршаага явахсан чинь нэг хүн бүр уурлаад бараг намайг зохих гэж байна. Амар түрэнгийн ажтай хүн байсан.
Гоё ёслолын хувцастай, бөмбөртэй, бүрээтэй хүмүүс алхаж байна. Оо, Minion. Цацагт хяруулан Japan, Turkey. Жохоо хүмүүс их мэддэг бахан үлгэрийн батрууд юм байна да. Хүмүүс тэгээд хараад гоё инээлтэл орилоо бол нэрийг нийлээл. Ямар сайн мэдэв те. Бүгдээрээ л нэртэй. Зүү. Энийг болохоор жоохон хүүхдүүд Smoky Bear гэж орлоод лээ. Тамхичин баавгай гэсэн үг юм уу? Утаатай баавгай гэсэн үг юм уу? За энийг бол би мэдээд байгаа. Энийг болохоор Snoopy гэдэг байна. Вау, ямар том юм бэ? Happy Thanksgiving everybody. Тавшин баярын мэнд хүргэе бүгдэн. Тэр дээр яаж хачдаг байна? За энийг болохоор Pac-Man гэдэг юм байлээ. 미친 닌자. 그래서 액티브 막 보긴 게 가슴에 믿는. 와, 박사님 보고 싶. 다들. Мессис гэдэг энэ парадыг ивент тэтгэж байгаа байгууллагын сурталчилгааны яваад байна. Том дэлгүүр. 와, 가고. 와, 미니 돌타 юм шүү. 가고. Salta de mi mamá, ahora sí que sacar de mi mamá. 와, 양을 담임에.
За одоо One Piece гарч ирж байна. One Piece-ийг бодол өстэй. Жоох хүүхдүүд байтугай том хүмүүс ч амтахгүй бах уу. Энэ бөмбөлийг чирээд явж байгаа хүмүүс нь зөндөө олон байгаа үстэй. Тэгээ бүхэл бүтэн парадын турш хүчнөө блок ингээд чирээ явна гэж бодлоо. Зөндөө ажил. За манай Ширек найз гарч ирж байна. Энэ бөмбөлөг болохоор урталтаа Ширектэй, арталтаа болохоор нөгөө илжигтэй. Тэгээ хажуу талын бөөрөн дээрээ болохоор Ширек пиано хоёрын зурагтай. Одоо үргэлжлээд Харибо чихэрний машин гарч ирж байна. Энэ болохоор харьцангуй жижигхэн байсан. Тэгээд ажилчид нь хөөрхөн хувцлаад чихэрний өнгөтэй хувцлаад гарч ирсэн. За энэ хөөрхөн баавгай ч юм уу, туулай ч юм уу, хөөрхөн юмыг юу гэдэм бол гээд хайсан чинь шар баавгай гэдэм билээ. Gold bear, алтан шаргал баавгай гэдэм байна. За энэ барыг бас ирээн бар гэдэм билээ. Англи нэр нь. Ийм олон хүүхэлдэйн кино байдаг гэж мэдээгүй шүү. Та нар мэдсэн үү? Өстэй үзэж байгааг юм бэл. За ингээд амар амгалангаа болоод урагшлаад хүмүүс түлхийгдээд урагшилж явсаар байгаад нэг байр болоод зогсож исэн чинь уртлаас хэсэг хүмүүс хойшоо явна гэд. Хойноос хэсэг хүмүүс урагшаага явна гэд төгжрөл болоод. Энэ хөөрхөн цэнхэр нохой юм уу, гүлэг юм уу, үнэг юм уу, юу юм мэдгүй. Хайсан чи бас цэнхрээл гэдэг юм ээ. Та нар өмнө Нью-Йорк хотод ийм парадад баярт очиж үзчихсэн үү? Өстэй сонирхолтой. Сүртэй. Олон хүн. За аврах лего машин гарч ирж байна. Араас нь ийм том гоё үнэг тэгээд хөөрхөн тоосхтой маамнууд гарч ирсэн. There's no room for anyone else to go. Everyone's trying to get this way. Зя нөгөө ар Монголын алдарт чагтан төгчээ гэдэг шиг урагшаачгүй, хойшоочгүй, хаашаашаа явж чадахгүй хүмүүс чинь гацалтаа, хоорондоо муудалцаад, ялангуяа
шударгаар хэлэхэд одоо жоохон бараан зүсгийн хүмүүс бол өстой нэлээд хэцүүцээ. Янз бүрийн хараал мараал хийхээл бүр тэгэл emergency гэж мэгэл бүр айгүй хил амтай шүгнөөл бусад хүмүүсийгээ бүр ингээл дээрлэхэл ойрлол хашгичаал гэсэн. Би чинь бас энэ хооронд нөгөө парада үзчих гээл барилгын цонхон шахагдсан энэ олон хүмүүс донд тэгээл хөөрхөө ягаад л байла. We have a wheelchair. The wheelchair has to get up. Yeah, you're not coming this way. You have to wait, baby. This wheelchair got to get up. You gotta do something. It is all I want. What is it? Take a picture. Turn on. Right. Take a picture. Take a picture. Oh, beautiful. Make sure you face the lid. Around the way. Wheelchair right here. You have to get up. Зя Покемон гарч ирсэн. Покемон гарч ирнэ гэж ёстой төсөөлөгүйсэн чи гараад ирсэн. Японд Покемоны бүр юм төв байд юм гэлээ сонирхогчдیں۔ Go ahead. There we go. There we go. За одоо энэ хөөрхөн цагаан юмыг харцгаая. Нэрийг нь болохоор Pillsbury Doughboy гэдэг юм байлээ. Pillsbury гэдэг газрын зурмагчин тоогоочийн малхайтай байгаа хөөрхөн. Тим нэртэй юм байлээ. Look, everybody asking me how I see. I can see some stuff. Yeah, can't see some stuff. Тайган чихэр байна. Гааны амттай. Oo шиг амттай байдаг гэх юм уу? Би гэхдээ анх тайган чихрийг Монголд 9 сарын 1-нд идчихсэн. Манай өдөөний сумын төвд гэрлийн дэлгүүртэй байдаг. Тэндээс авч идчихсэн. Зя алдарт Mickey Mouse, Mickey Minnie Mouse-ийг мэдгүй Монгол гэж байхгүй баха.
that shit. What the fuck you talking about? What you gotta get early? I'm saying 6:30. Front row, I'm saying. Front row. I'm sorry, excuse me. It's a way to say it. I want to stay all day. Can we please move? Please. I don't understand it. Sit up! Hold on. I have to make her look like she's sleeping. Chill it. Chill it. Chill it. Зя ингээд төгсгөлт нь ивент тэтгэгчийн хоттой шаар гарч ирээд тэгээд албан ёсоор манай парад манд дууссан. Тэгээд хүмүүсийг дуусаад аргашаага өвтлөнд хүлээгээд хүлээж авах хоорондоо би нэг төвд хүнтэй танилцсан. Төвдөөс цагаачлаад Америкийн иргэн болсон хүн байсан. Тэгээд Монгол улсад ажиллах сонирхолтой гэсэн. Би бас төвдөд ажиллах сонирхолтой байсан учраас бид хоёр мэдээлэл солилцсон. За Freight дууссан байна. Хамгийн урд ирсэн чинь дууссан байсан байна. Зарим хэсэгт нь миний ярьсан юм бичигдээгүй үлдсэн. Энэ олон хүмүүс байсан учраас техникийн савдал болсон юм шиг байна. Уг нь юм болгоноо гоё тайлбарлаад бичээдсэн чинь бичигдээгүй байлээ. Тэгээ өнөөдрийн влогийг үзсэнд маш их баярлалаа. Нью-Йорк хотын Мессигийн парадын уур амьсгалыг надаас тутгааргүй мэдэрсэн гэж найдаж байна. Илүү тухтайгаар мэдэрсэн гэж найдаж байна. Би улстай шахацлалтаа лалаан дунд мэдэрсэн. Та хэд бол тухтай утас юм уу? Телевизээсээ үзчихэж байгаа байх гэж бодож байна. Одоо ингээ араас нь харуул амар заваан байгааз хог мог хүмүүс бүр хогоо эн тэнд ингээл хаяал явцсан. Тэгэл буужигнаал энэ аваарч айгу муухай үнэртэй болцсон байсан. Хүмүүс бас шүд мүдэ угаагаагүй ирцээ өглөө эртээ ойчрлохгүй ч юм уу мэдгүй. Хүмүүстэй хит ойртоод амны үнэр, биений үнэр мөндөр нь жоохон цүү байсан нуулгүй хэлэхэд. Одоо дараагийн влогороо бол дахиад одоо Нью-Йоркийг сонирхоод гудамж талбайгаар нь явсан бичлэгүүдээ оруулна. Тэгээд та бүхэн бас санал бодлоо хэлээрэй. Нью-Йоркийн нэг сонирхолтой өдрийг хамтдаа өнгөрөөж байгаа та бүхэнд маш их баярлалаа. Энэ өнөөдрийн параднаас хамгийн их таалагдсан дүр нь юу байсан бэ? Миний хувьд болохоор Goku тэгээд One Piece байсан. Тэр хоёрыг ерөөсө гарч ирнэ гэж бодоагүйсэн чинь гараад ирсэн. Дэлхийд даяар л алдартай болж байна дөө Японы янз бүрийн юмнууд. Дараагийн удаа ийм параданд оролцвол хэрвээ хүүхдтэй болоод хүүхд маань бас хамт үзэж байвал илүү гоё тухтай одоо ямар нэг барилгаас ч юм уу те гоё тухтайгаар л үзэх хэрэгтэй юм байна. Энэ парад ч одоо бүр 100 жил зохион байгуулагдсан. 100 жилийн туршлагатай парад учраас заавал үзэх хэрэгтэй. Энэ парадын хамгийн танигдсан онцлог нь бол энэ том хэмжээтэй бөмбөлгүүд байгаа. Тэгээд хүгэлтэй юм ба олон нийтийн сэдвтэй төрсүүд тэгээд жил бүрт нэмэгдсээр ирсэн. Эхэндээ бас ийм зэрлэг амтны парад бас явуулдаг байсан ч гэсэн аюулгүй байдлын шалтгаанаар болцсон юм байлээ. Бас зарим нэг жилүүдэд одоо олон хүмүүс уулзсан, олон хүмүүс цугларсан газар учраас аюулгүй байдал талаасаа жоохон асуудлууд гарч исэн гэсэн. Би бас нөгөө Итэ оны бас нэг олон хүмүүс буужгансан нэг жоохон асуудлууд гарсан шүү дээ. Жоохон асуудал жоох уу том хосол гарсан. Хүмүүс дарагдаад тэгээд тэр байдлаас бас жоохон болгоомжилж исэн. Хүмүүст бас дарагдтал юм байлээ. Жоохон хүүхд энтертэйгээ явбал бас жоохон хэцүү юм байлээ шүү. Hello, baby.
Шарсан хоолны үнээр үнэрч чинь. Тэгээд жоохон гудамжны хогны үнээр. Тэгээд жоохон хүмүүсийн үнээр. Swarovski. Тосон давч цой. Намайг цэгмаад түрүүний хараадан дээр унаа хүмүүсийн гიშгчээр бисгч батаа авсан л да. Тэгээд яах вэ? Түтүүрээр авсан гэдэг бас гадар хачмаар байгаа юм чи. Сая хараад болсноос болоод энэ хаваад битүү, ер нь битүү байсан ч гэсэн бүр битүү болсон. Орд суух байх газаргүй болсон. Нэг кофе шоп ороод кофе аваад суух гэсэн чи хажууд амар их нэвширсэн нөгөө юуны үсний үнэртэй хүмүүс ирээд хар тамхины үнэртэй хүмүүс ирж суугаад тэгээд муухай юмных нь үнэр нь ястай бүр үнэхээр муухай. Үнэхээр амар. Тэгээд нөгөө кофего аваад гараад одоо юм үзье гэхэд нэрээ үзэж харах юм аа. Сонирхол татах юм өөр дахиад алах. Бас нэг усан парк байгаа юм билээ. Тэнд өөр ирүүл гоё л та гэтээ гоё. Гэр бүлээрээ ирүүл гоё. Аав ээж нартайгаа ч юм уу те. Өөрөө гоё ирүүл гоё байна. Тэрнээс бол хотоор ингэ зүгээр алхаад хүмүүсийн амьдрал сонир сайхан хайж авах үед хараад сайхан дуулчлаа.